Та бүхэд манай зарж байгаа хотгонуудыг танилцуулъя. За энэ бол ингээд Дамаскын гангаар хийгдсэн хотгон байна. За энэ хотгоны нэг онцлог нь жидүүн жимсний модоор хийгдсэн. Жидүүн жимс гэдэг маань оливийн мод гэж та нар мэддэг. Одоо тансаг автомашин болон одоо онгоцны доторлогоо хийдэг. За ингээд гуйлан чимэн гоё хийтэй оруулахтай. За энэ хотгоны зузаан тал нь ингээд энэ 5 мм-ийн зузаантай. Нийт урт нь 31 см. За ийм хотгон ширэн уттай. За нөгөө хотгон нь болохоор мөн Дамаскын ган. Энэ бол одоо энэ хотог бол жижигхэн ширэн уттай. За энэ хотгоны бариул бол бүхэлдээ одоо од сүхрийн эврээр хийгдсэн одоо бариултай. За хотгоны зузаан мөн 5 мм. За энэ хотгоны бол арай багийн хон гуйлан оруулахтай чамин. За нөгөө хотгон нь болохоор энэ 440C гэсэн гантай ийм хотгон байгаа. За энэ чинь ингээд толин өнгөлгөөтэй ийм шиг ингээд одоо антикё гэж одоо бас нэрлэдэг штэ. Тийм ээ дээрви маягийн одоо ингэж сонин өнгөлгөөг өнгийг ингээд гаргаж өгсөн ширэн бариултай хамгийн гол нь дуур тань ингээд гуйлтай. За энэний уутлаа энэ чинь ингээд ирлэгчтэй юм байгаа. Ийм жижиг юм ирлэгчтэй. За ийм хотгон. За нөгөө хотгон маань болохоор ийм цэвэр одоо ингээд карбон стил гэж гангаар хийгдсэн. За ингээд урдаасаа хойд хүртэл залгаагүй карбон стил. За энэ хойтлоо ингэж эргүүлээд энтэй ингээд төрөл бүрийн одоо халимнууд гарч ирдэг. За тусгай түлхүүр мөн байгаа. За энэ бол ингээд ус дэвтэрдэггүй. Яг бол энэ чинь ингээд одоо резинын одоо жирэгчтэй. За энэ хотгоны нэг онцлог бол энэ чинь ингээд жижиг бас ингээд хармаатай. За хармаа дотор ийм сахиуртай. Сахиурныхаа энэ өдөр шүүлтэй. За энэ сахиураар ингээд одоо ингээд галаа саддаг таа бүхэн бол мэднэ. За ийм юутай бай. Ийм ууттай. Энэ бол дотор хатуулгатай энэ нилон уут. За эндээс одоо энэ хармаа тусна гэж бас авч салгаж болдог. За ийм дөрвөн хотгон байна. Одоо би та бүхэнд энэ дөрвөн хотгоны одоо ямар шоу эрттэй юм. Одоо ингээд мод чавчих юм уу олс огтлох одоо дугуй огтлсны дараагаар ирэн мохч нь үгүй юу ямар нэг ор идрэг гарч ийн үдгийг та бүхэн бяцхан одоо тест техник үзүүлье.
За та бүхэн сая хутгуудын видео бичлэгийг үзлээ. За одоо тест дээр одоо хутганд ямар ч тийм хортон байхгүй бүх хутган дээр. За 90-90 мохсон юм байхгүй. Яг л одоо яаж ашигласны дараа хутгнууд бол ерөөсөө саагсны хутга шиг юмыг бол маш сайн зүсэж байгаа та нар сайн харсан байх. За хутга бүгд ингэж ямар ч асуудал байхгүй. Энд бол хоёр жишг дамаскын ган, энэ бол карбон стил, нөгөөх нь бол 400C гантай. Ийм одоо дөрвөн хутга одоо та бүхэн танилцууллаа. Энэ манай зарлагчийн хутганд бүгд юм чанарын маш өндөр хэмжээнд одоо үзүүлэлт байдаг. За хутгнууд хувь нь бол одоо энэ хутганы хувь нь бол одоо жишээ нь энэ чинь нэрлэгчтэй. За энэ хутганы хувь нь бол одоо ийм нилон хутга гівч одоо хатуулгатай дотроо энэ чинь одоо жижиг хармаатай. За энэ хутганы хувь нь бол одоо ширэн хуйтай. Энэ мөн ялгааг юм ширэн хуйтай байх юм аа. За хүмүүс бол зарим нь бол одоо манай хутгыг бол төмөр одоо чавчиж төмөр балбаж одоо турших гэдэг. За хутгаар хэзээ төмөр одоо балбаж тоншдоггүй. Энэ төмрийг бол одоо төмрийн хөрөө юм уу, эсвэл төмрийн хасуур байна, таслагч байна, хуурай зэрэг юм уу да төмрийг одоо тастаж хотлоо гэж хутгаар хэзээ төмөр хотлохгүй маа гэдэг бас бодох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд ч гэсэн ялгаа байхгүй. Ерөөсөө янз бүрийн юмд ингэж зүсэж одоо олсоо хотолж дугуй хотолж ингэж хутгыг шалгад юм аа. За бид бол өөрсдөө хэмжээд юм бяцхан тест хийлээ. Тэгээ одоо энэ хутгуудыг аваад манайхантай холбогдоорой.